Монголын телевизүүдийн холбооноос жилбэр уламжлалт болгон зохион байгуулдаг Монголын телевизийн шилдэгийг шалгаруулах Алтан шонхор 2012 наадмыг энэ оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөд байна. Энэхүү наадам телевизийн шилдэг мэдээллийн хөтөлбөр, шилдэг төсөл, шилдэг зэнгээд нэвтрүүлэг, шилдэг тайз засалт, шилдэг график дизайнер, шилдэг хүүхдийн нэвтрүүлэг, шилдэг хөтлөгч, шилдэг сэтгүүлч, шилдэг хөгжмийн нэвтрүүлэг, шилдэг инженер, шилдэг зураглагч, шилдэг найруулагч, шилдэг дууны найруулагч, шилдэг спортын нэвтрүүлэг, шилдэг дуу оруулагч, шилдэг орон нутгийн телевиз зэрэг нийт 18 намнасад өрсөлдүүлэх юм байна. Оролцож байгаа телевизүүдийн тоо бол жилээс жилд өсөж байна. Тэгээд ер нь тооны өсөлт нь чанарын өсөлт болох байхаа гэж найдаж байна. Нөгөө эрүүл өрсөлдөөн өөрөө ингээд хөгжлийг авчирдаг. Тэгэхээр энэ өрсөлдөж байгаа бүтээлүүд дотор бас техникийн болоод нөгөө уран бүтээлийн тавигдах ёстой шаардлагууд тавигдсан тийм сайн сайхан бүтээлүүд гарсан байх гэж бодож байна. Энэ жил бол яг телевизийн салбарт айгүй чухал жил. Юугаараа чухал вэ гэхээр эх жил бол бид нэр зохиогч ирэх айгүй том шинтгэл хийх гэж байна. Өнгөрсөн 20 жил бол телевизийн салбар бол зохиогч ирэхтэр бол нэлээд доголдолтойсэн манай салбар жижиг байсан нэг талаас, нөгөө талаас бас телевизийн урлагийн нэгдэр урлагийн хэмжээнд хөгжиж байсан. Нөгөө талаас people meter гэдэг одоо хэрэглэгчээг телевиз үзэлтийн судалгааг бол анх удаа хийдэг болж байна Монголоос. За Univision Cable телевиз, за мөн Maxima гэдэг компаниуд. Тэгэхээр энэ нь бол эргээд телевизийн рейтингийг бодитоор үнэлэх тэр бололцоог болгоно. Тэгэхээр ирэх жил бол телевизүүд илүү их хөрөнгө хүч одоо бүх авиас оюун ухаанаа бол тэр телевизийн ширүү өрсөлдөөн зарцуулах байх. Тэгэхээр яг энэний өмнөх болж байгаа Алтан шонхор наадам утгаараас нэлээд хариуцлагатай. Одоо энэ жилийн тэр бэлтгэл уран бүтээлүүд нэлээд өндөр чанартай болсон болов уу гэж бодож байна. Телевизийн шилдэгийг шалгаруулдаг энэ наадам телевизийн уран бүтээлчдийг өрсөлдүүлэхээс гадна бие биенийхээ уран бүтээлийг биширч хамтран ажиллах, бие биесээ суралцах олон даваа талтай хэмээн хэвлэлийн баг урлын үеэр холбогдох хүмүүс ярьж байсан юм а. 2013 телевизийн уран бүтээлчдэд хурц хараа хайрлаасаа хэмээн бэлдэгдэж буй энэ наадам бүх телевизийн хамт олонд амжилттай оролцохыг уриалж байна. Хятад нөхрөөс болж дэлхий